Сайн байцгаана уу? Дэлгүүн зүйл байна. За би өнөөдөр та бүхэндээ IELTS-та 1 сарын хугацаанд бэлтгэхийн тулд ямар цагаан хуваарийн дагуу бэлтгэх юм бол хамгийн үр дүнтэй, за хамгийн богино хугацаанд одоо өөрийнхөө зорилтод оноондоо хүрэх боломжтой вэ гэдэг талаар ярихаар бэлдсэн. За өмнө нь бол миний видеонуудыг үзчихсэн хүмүүс бол ямар стратегтэй бэлтгэх юм бол амжилтанд хүрэх вэ гэдгийг сонсч ирсэн байх. Тэгвэл энэ удаагийнхаа бичлэгээр та бүхэндээ яг ямар цагийн хуваарийн дагуу буюу за хичээл, сургууль, ажлынхаа хажуугаар ч юм уу эсвэл өөр одоо тий нэлхүүгттэй хүмүүс ч юм уу эсвэл жирэмсэн байгаа үедээ одоо яаж цагаа зохицуулж зөв менежментээр энэхүү IELTS-та бэлдэх боломжтой вэ гэдэг талаар ярих гэж байгаа. Би өнөөдрийн хувьд болохоор яг ямар төлөвлөгөөтэй ярих гэж байгаа вэ гэхээр хамгийн завгүй байдаг хүмүүс 1 сарын хугацаанд хамгийн үр дүнтэйгээр хэрхэн яаж бэлдэх боломжтой вэ? Цагийн хуваарийг яаж гаргах вэ гэдэг талаар л ярьж өгнө гэсэн үг. Тэгээд хамгийн бодиттой өөрөөр хэлэх юм бол одоо хиймэлтэй биелж болохгүй юмнуудыг бол ингэж багтаасан юм биш. Харин яг би өөрөө хэрхэн яаж бэлддэг байсан, ямар нөхцлүүдэд яаж цагаа зохицуулдаг гэсэн талаараа та бүхэнтэйгээ одоо хуваалцъя гэж бодсон байгаа. За та нар минь мэдж байгаах би өмнө нь бол 3 удаа IELTS-ыг өгчээсэн. За ингэхдээ болохоор эхний удаадаа би яг их сургууль сурч исэн учраас хичээлийнхаа хажуугаар бэлдэх шаардлагатай болсон. За 3 удаад нь өгөхдөө гурвууланд нь надад тийм урт хугацаа бол байгаагүй. Дандаа 1 сар бэлдэж орсон. За тэр нь бол мэдээж миний буруу л та. Өмнөөс нь одоо урднаас ингээд захиалчаад 4-5 сар бэлдэх боломжтой байхад чинь яг цаг нь тусныхаа дараа угаасаа хүн гинт ухаан орж байгаа юм шиг бэлдэж эхэлдэг. Тэгээд яг 1 сарын хугацаанд одоо яаж цагийн хуваараа зохицуулах юм бол хамгийн үр дүнтэй байдаг вэ гэдгийг бол би энэ олон удаагийнхаа шалгалт өгөхдөө бол ойлгож мэдэж авсан гэсэн үг л дээ. Хүн болгон өөр гэсэн одоо нөхцөл байдалтай тулгарч байгаа тийм хүн болгоны цагийн хуваар нь өөр, хүн болгоны одоо ар гэрийн байдал нь өөр учраас тухайн хүн одоо хамгийн боломжит богино хугацаанд 1 сарын хугацаанд штэ өдөрт одоо байж болох нэгэн цагийг ч гэсэн хэрхэн яаж үр бүтээлтэй өнгөрөөх вэ гэдэг талаар би өнөөдөр ярина гэж төлөвлөсөн байгаа. За мэдээж та бүхэнтэйгээ ярихаас өмнө би бол ингээд цаасан дээр яг ингээд өдрүүдэд бэлдээд тэгээ тооцоолсон байгаа. За ингэхээр ер нь бол бид 1 сарын хугацаанд гэдэг чинь 30 хоног гэд дунджаар тий зарим өдрүүд зарим саруудад бол арай 31 хоногтой, заримд нь 28 29 хоногтой. За дунджаар 30 хоногтой байлаа гэж бодоход 30 хоногийн хугацаанд нь болохоор би багтаа гэж бодоход ойролцоогоор 8-аас 10 хоног нь бол амралтын өдөр байт юм байна л та. Гэхдээ би 8 хоног нь амралтын өдөр байдгаа гэж бодё. Өөрөөр хэлэх юм бол танд одоо хугацаа бага байгаа гэж тооцоолж байна. За харин ажлын өдөр нь 22 өдөр байхаар ийхүү тооцооллогоо гаргасан. За ажлын өдрүүдээс тооцооллыг эхлэе гэж бодлоо. Ягаад гэхээр арай олон өдрүүдэд байгаа. За дээрэс нь хамгийн одоо богино хугацаанд бэлдэх боломжтой өдрүүд байдаг учраас ажлын өдрүүдийг илүү одоо нарийн авч үзэх зүгэн болоо гэж бодлоо. Тэгэхээр зарим хүмүүсийн хувьд болохоор ерөнхийдөө өглөө эрт ордог ажилтай, өдөр ордог ажилтай гэдээ янз байгаа хэл та. Тэгээд оюутнуудын хувьд ч гэсэн хэлбэлцэлтэй. Гэхдээ би өнөөдөр дахин сануулгах юм маань хамгийн одоо бага цагийг л зарцуулах боломжтой тийм хүний одоо нөхцөл байдал дээр ярьж байгаа учраас хэрвээ та оюутан ч юм уу эсвэл илүү одоо олон цагийг IELTS-та зарцуулах боломжтой хүн бол миний энэ гаргасан төлөвлөгөөг магадгүй 2 юм уу 3 дахин ингээ үржүүлээд бодоод ингээ явчих болно шүү. Тэгэхээр миний одоо энэ тооцоолж байгаа арга нь юу вэ гэхээр хүн өглөөний 9 цагаас 18 цагийн хооронд завгүй буюу хичээлтэй сургуультай байх юм бол 18 цагт тараад шууд гэртээ ирээд хичээлээ хийнэ гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр 18 цагт тарлаа, замын төвчрэлд орлоо, гэртээ ирлээ, хоолундаа хийгээд идлээ гэсээр байтал ер нь бол нэг 8-аас 9 цагийн хооронд л хүн яг завтай болж эхэлдэг байгаа. Тэгэхээр энэ цагаас хойш биднэрт яг IELTS-тай бэлдэх дундаж хугацаа нь одоо боломжит хугацаа нь бол 2-оос 3 цаг байгаа байхгүй юу. Өөрөөр хэлэх юм бол хүн арай эрт тараад ирэх юм бол арай олон цаг, сүүлд тараад ирэх юм бол арай бага цаг. Гэхдээ мэдээж бас арай өглөө эрт сэрж болно, арай хожим унтаж болно гэх мэтчлэн өөрийнхөө цагийн хуваарийг бол ингээд хэлбэлцүүлж болно л да. За ерөнхийдөө бол дунджаар хүн ажлын өдрүүдэд 2-оос 3 цагийг бол яг IELTS-д бэлдэж өнгөрөөхөд бол яг боломжтой хугацаа гэж би харсан. За харин амралтын өдрүүдэд болохоор бид нэр арай олон цагийг одоо зарцуулах боломжтой байдаг. Гэхдээ амралтын өдөр байлаа гэд бид нар одоо юу гэх тийм өглөө 8 цагт босоод орой 12 цагт унтах хүртлээр бол зогсоо зайгүй бол хичээлээ хийнэ гэж байхгүй штэ. Тэгэхээр би энэ дээр яг одоо амьдралд ойрхон бодиттой юм юу гэх юм бол зарим хүмүүс магадгүй их унтдаг байж болно, зарим нь өглөөрт босдог байж болно. Бүгдээрээ цагийн хуваараа ингээд яаж зохицуулах нь өөрсдийн дур өдөрт 12 цаг, 15 цаг ч юм уу хичээлээ хийж болно. Гэхдээ миний тооцоосноор хүн амралтын өдрүүдээр заримдаа дэлгүүр гарч хүнснөөгөө авах шаардлагатай байдаг. За илүү их унтмаар байдаг, эсвэл кино үзмээр байдаг гэдэг ч юм уу. Хүнд ямар нэгэн шалтгаан гарч ил болно. Гэхдээ ер нь бол дунджаар амралтын өдөрт бол хүн одоо яг хичээлээ хийх боломжтой хугацаанд 4-6 цаг байдаг юм байна.
За яг ингээд бодохоор ажлын өдрүүдэд бид нэр сая хэлсэн шүү дээ 2-оос 3 цаг. За би багаар нь бодъё 2 цаг байлаа гэж бодоход нийтдээ 22 өдөр гэхээр биднэрт 44 цаг хамгийн багтаа. За харин 3 цагаар бодох юм бол биднэрт 66 цагийг бол яг хичээлдээ зарцуулах боломжтой байна гэсэн үг. За харин амралтын өдөр нь болохоор 4-6 цаг гэж хэлсэн. Багаар бодох юм бол 32 цаг, ихээр бодох юм бол 48 цагийг энэхүү амралтын өдрүүдэд бол IELTS-аа бэлтгэхэд бол зарцуулж болно гэсэн үг. За тэгээд энэ бүхнийхээ нийлбэрийг ингээд орон гаргаад ирэхэд хамгийн багадаа 76 цагаас 114 цагийг бол бид нэр 1 сарын хугацаанд IELTS-д бэлтгэхэд одоо зарцуулж чадна гэсэн үг байхгүй юу? За тэгэхээр бид нар одоо хамгийн үр дүнтэйгээр одоо энэ IELTS-тэй бэлтгэхийн тулд хамгийн бага цаг буюу 76 цагт одоо энэ сарын хугацаанд те 76 цагийн хугацаанд болохоор би юунд илүү анхаарч яаж бэлтгэх юм бол өндөр амжилтанд хүрэх үү? Өмнө өгчээснээс нэг оноогоор бүтэн одоо дундаж оноогоо ахиулах уу? За магадгүй өмнө огт өгж байгаагүй бол анхныхаа оролдлохоор зорилттой оноондоо хэрхэн хүрэх үү гэдгийг би өнөөдөр ярина. За мэдээж энийгээ ярьж эхлэхээс өмнө өнөөдөр бол би зөвхөн цагийн менежментийн талаар ярьж байгаа гэдгийг сануулах хэрэгтэй байх. За яг одоо стратеги талаас ч юм уу яг яаж бэлтгэх үү гэдэг бол миний одоо YouTube сувагт өмнө орж исэн бичлэгүүдээр бол байгаа. Урьдчилгын хэсэг, сонсголын хэсэг, тэ бичгийн хэсэг. За мөн ер нь дунджаар бол тэ overall одоо энэ 1 сарын хугацаанд IELTS-тай хэрхэн яаж үр дүнтэй бэлтгэх үү гэд бүх зүйлүүд бол миний өмнөх одоо видеонуудад орсон байгаа. Тэгэхээр тэрийг дараа нөхөд үзэх боломжтой. Өнөөдрийн хувьд болохоор яг цагийн менежментийг ярьж байгаа. За тэгэхээр түрүүн би хэлжсэн 76 цаг үлдэжсэн. Тэгвэл яг энэ дотор задаргаанууд нь юу байх вэ гэхээр ер нь бол 1 сарын хугацаа үлдсэн байгаа бол та 4 цаг хугацаа гэдэг ч юм уу янз янзын юмнуудыг үгийн сан гэж бэлтгээсээ илүүтэйгээр ерөөсөө л mock exam буюу за яг ингэ жишг даалгавруудыг бол хийх нь хамгийн одоо оновчтой зөв сонголт байдаг байхгүй юу. Тийм учраас бид нар 1 сарын хугацаанд 10 одоо mock exam-ыг өгөх боломжтой гэж би одоо харж байгаа. Тэгээд би 1 сарын хугацаанд бэлтгэхдээ 10-ыг бэлдэж үзсэн. Хангалттай илүү их цаг гардаг учраас 10 бол хамгийн боломжтой одоо тоон гэх юм уу да тий. Тэгэхээр нэг mock exam ямар одоо хугацаанд хийгддэг вэ гэхээр listening-ийн хэсэг бол ойролцоогоор нэг 40 минут байдаг. Reading, writing хоёр болохоор нэг цаг тусдаа байдаг. Speaking-ийн хэсэг болохоор ойролцоогоор нэг 20 минут гээд авчихад болно. Тэгэхээр эдгээр бол бүгдээрээ нийлээд за тэгээд дундуур нь бас магадгүй те бид нар чинь шууд одоо ингээ байнгын юм хийх биш. Дундуур нэг цай уух ч юм уу эсвэл одоо нэг хэсгээсээ дараагийнхаа хэсэг рүү бэлтгэхдээ цаас масаа бэлтгэх ч юм уу. Иймэрхүү байдлаар завсар зайрныхаа хугацаануудыг нэмээд 3 цаг 30 минутаа гэсэн би тооцоолыг бол гаргасан баггүй юу. Тэгэхээр 3 цаг 30 минутыг 10 удаагийн mock exam-д өрчүүлэхэд нийтдээ бол 35 цаг бол гарч ирж байгаа. За тэгэхээр та нар бодчихж магадгүй 76 цаг биднэрт байгаа штэ 35 цагийг насчлаа гэхэд цаана хангалттай илүү байна гэж бодож магадгүй. Гэхдээ одоо яах вэ гэхээр зөвхөн mock exam хийгээд өнгөрөөд явах биш. Хийсэн одоо шалгалтын дээрээ те өөрийнхөө ингэ жишг даалгавар дээрээ заавал араас нь ажиллаж явах хэрэгтэй. Араас нь хийгээд явах биш. Нэгийг хийгээд араас нь заавал тэрэн дээрээ ажиллаад алдаан дээрээ ажилласныхаа дараа тэр алдаануудыг дахиж тавтахгүйгээр нөгөө тийш нь тавьж агаад дараах руугаа орж иж одоо хамгийн үр дүнтэй байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр энийгээ барьж аваад ийшээгээ тавиад одоо энээс дахиж би алдахгүй гэдгийг бүр ингээд дотроо ортолн те хийчээд тэгээ дараагийнхаа даалгаварлаа орно л гэсэн үг байхгүй. За тэгэхээр энэ хугацаанд яах вэ гэхээр бид нэр өөртөөхөө хийсэн даалгавруудаа буцаага шалгахад дахиад 3 цаг 30 минутын одоо цаг бол шаарддаг гэсэн өөрөөр хэлэх юм бол яг нэг шалгалт өгсөнтэйгээ ижлэгэн хугацаагаар бол бид нөр өөрөөсөө материалыг засаж түүн дээр ажиллах бол шаардлагатай байдаг. Яг энэ цаг бол хамгийн одоо зөв байдаг гэсэн үг. Тэгэхээр энийг ингээ үржүүлэхээр нийтдээ дахиад 3 цаг 30 минутыг 10 удаагийн засалтаар үржүүлэхээр 35 цаг болж байгаа. Энэ хоёрыг нийлүүлэхээр нийтдээ 70 цагийг бол бид нэр яг энэ 10 удаагийн mock exam дээрээ нэгдүгээрт хийгээд хоёрдугаарт засаад тэгээд тэрэн дээрээ дадлгажаад дараагийнхаа хийхэд бэлэн болох энэ хугацаа бол ингээд 70 цагийн хугацаа бол өнгөрч байгаа гэсэн үг. Тэгэхээр бид нар бол сая хамгийн бага хугацаагаар бэлтгийг бол тооцоолсон. 70 цаг гэдэг чинь 76-аас хасгаар үлдсэн нэг 6 цаг гарч байгаа шүү дээ. За энэ 6 цагийг яах вэ гэхээр 30 өдөртөө хуваагаад өдөртөө нэг за магадгүй 10-аас 15 минутыг ч юм уу та зөвхөн одоо үг цээжлэхтэй зарцуулж болно гэсэн үг. За энэ нь яах вэ гэхээр 10 минут бол төдийлөн нэг их хугацаа биш. Гэхдээ энэ үед яах вэ гэхээр та нөгөө нэг өөрийнхөө хийсэн ажлуудыг засаад явж явах хугацаанд мэдгүй гарсан үгнүүдийг сайхан тэмдэглэж аваад за тэгээд нөгөө нэг янз бүрийн одоо нөгөө IELTS-ийн үгнүүд, шинэ үгнүүд гэдээ байдаг шүү дээ. Тиймэрхүү юмнаас харсан ч болно л доо. Тэгээд өдөртөө 10 минутыг өөртөө үг чийжлэхэд зарцуулах хэрэгтэй. За 10 минутын хугацаанд хүн хэдийн хэмжээний үг чийжлэх боломжтой байдаг вэ гэхээр ер нь бол ойролцоогоор
10 минутад за нэг 50 үгийг бол хангалттай чийжилдэг байхгүй юу. Гэхдээ яг 10 минутад 50 үгийг чийжлэхээр тэрийгээ дараа нь яг өгүүлбэрт ашиглах болохоор бид нэр ихэнхийг нь мартчихдаг ч юм уу, яаж ашиглахаа мэдэхгүй зүгээр чийжлээд өнгөрөөчдөг. Тэгэхээр хамгийн үр дүнтэй арга нь юу вэ гэхээр 10 минутанд 10 үг чийжилчих. За ингээд 10 үг чийжлээд 30 өдрийн дараа гэдэг чинь та өөрөөр хэлэх юм бол 300 үгтэй болно. За энэ 300 үгийг болохоор зүгээр нэг рандомор сонгож авах биш, хамгийн одоо үр дүнтэй, өөрөө дараа нь ашиглах боломжтой, магадгүй ингээд жишг тестнүүдээс өөр хүний хийсэн жишг тестнүүдээс харж агаад ийм үгийг ашиглах юм бол их зүгээр юм биш те. Одоо бичих хэсэг дээр те хамгийн ихэнд нэм үг ашиглад юм байна. Дундуур нь ийм холбоосууд байд юм байна гэсэн яг өөртөө тийм хэрэгтэй үгнүүдээ сонгож авч өдөртөө 10 үгийг 10 минутын дотор чийжлээд явна л гэсэн үг. За та ингээд маш их ачаалтай ажлын өдрүүдэд болоод амралтын өдрүүдэд хамгийн богино хугацаагаар ингээд бэлдэх буюу нийтдээ 76 цаг байхад энэ хугацааг бол хамгийн үр дүнтэй байх бол аргууд бол саяных байсан. За тэгвэл энэ аргуудыг эдгээр одоо зүйлүүдийг хэрхэн яаж хуваарлаад те ямар өдрүүдэд ингэж хуваарлаад тавих юм бол хамгийн одоо үр дүнтэй байх вэ гэдгийг одоо ярив. За одоо болохоор би та бүхэндээ яг ингээд эхний нэг 7 хоногийн режимийг гаргаад өгнө гэсэн үг. Тэгэх юм бол дараагийнхын 7 хоногуд нь яг адилхан яг энийг ингээд copy paste гэж явна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр яг мэдээж яг зарим өдрүүдэд 1-т 2-т 3-т гэл ингээд явж байхад 3-т өдөр нь та бүтэн ажилтаа эсвэл илүү цагаар ажилтдаг ч юм уу ямар нэгэн тиймэрхүү юм байж магадгүй. Тэгэхээр тэрийг та өөрөө ингээд хэлбэлзүүлээд ингээд тохируулаад явчихаарай гэж одоо би зөвлөхөр байна. Үүнээс гадна мэдээж би түрүүн хэлхээ мартчихаж 30 хоног бол 30ууланд та нар хизээч яг бүрэн бэлдэж чаддаггүй. Тэрийг бол яг бүр ингээд оюун санаанд оруулах хэрэгтэй. Ягаад тэгэхээр одоо 30 хоногт чинь хүмүүсийн төрсөн өдөр болно, баяр наадам болно, магадгүй ажлынхантайгаа орж гарах гэдэг ч юм уу, аялал зугаалга болно. За ингээд энэ 30 хоногийн хугацаанд хичнээн одоо янз бүрийн юмнаас холдоод те сошиал медиа бүх юмнуудаа хасаа холдоод найз нөхдөдөө очихгүй байлаа гэсэн ч гэсэн одоо дотны хин нэг заавал очих хэрэгтэй төрсөн өдөр гэдэг ч юм уу. За магадгүй зарим өдрүүдэд одоо гэр орондоо хүнс авдаг ч юм уу, ямар нэгэн байдлаар хүнс завгүй өдрүүд заавал гарч ирдэг. Тэгэхээр өөрөө одоо нэг өдрийг алгаснаа битгий амир гэмшээрээ энэ 30 хоногийн хугацаанд та өөрөөр хэлэх юм бол 3 хоног нь завгүй өдрүүд байж болно гэдгийг заавал санах хэрэгтэй. Гэхдээ энэ дээр би юу хэлэх вэ гэхээр 2-оос олон өдрийг одоо яг ингэ дараалаад битгий өнжирээ. Өөрөөр хэлэх юм бол нэг өдөр үндсэн бол маргааш нь заавал гэртээ суугаад бүр яаж иж байгаад өглөө эрт босдог гэсэн ч орой унтдаг гэсэн ч үү те ямархуу нэгэн байдлаар ингэ зохицуулаад нэг өдөр алгассан бол маргааш нь заавал хийж явах хэрэгтэй. 2 өдөр дараалаад алгасчих юм бол нэг хүн жоох ингээд залхуу хүрээд одоо ингээд нэг замхрах гэдэг байхгүй өөрөөр хэлэх юм бол за 2 өдөр болцсон юм чинь маргааш гисэн байж байгаад хийчихье гэдэг ч юм уу нэг тиймэрхүү байдал одоо хүнд гарах гэдэг. Тэгэхээр аль болох нэг өдөр үндсэн л бол маргааш нь заавал яаж иж байгаад үргэлжлүүлээд хийх хэрэгтэй. Дээрэс нь энэ 30 хоногийн хугацаанд болохоор 3-аас олон өдрийг одоо илүү өөр зүйлд битгий зарцуулаарай гэж би та бүхнээсээ хүсье. За тэгээд одоо 7 хоногийнхоо төлөвлөгөөний хэсэг рүү орцгоё. За ер нь бол би нэгд өдрийг нэгэн байхаар төлөвлөөд тэгээд ингээ бүгдийг нь хоошоо жагсаагаад битсэн байгаа. Тэгэхээр яг бас нэг зүйлийг нэмээд хэлэхэд уншлагын хэсэг болоод бичгийн хэсгийг хамтд нь хийх юм бол хүн амар их ядардаг байхгүй. Толгойн хувьд ч тэр дээрээс нь цаг хугацааны хувьд тэр арай их ордог учраас жоохон залхах шинж бол ажиглагдаад идэг. Тэгэхээр сонсголын хэсгийг уншлагын хэсэгтэй хамтраж одоо хуулийг нь хослуулж хийх нь хамгийн тохиромжтой. Яагаад тэгэхээр сонсголын хэсэг бол харьцангуй хүн бүхэнд арай амархан санагддаг, дээрээс нь богинохон байдаг. За уншлагын хэсэг бол арай хүнд байдаг учраас энэ хоёрыг хослуулад эхний өдрөө хийнэ гэсэн үг. За ингээд энэ хоёрыг хийхэд бол 1 цаг 40 минутын хугацаа өнгөрнө. За үүнийхээ араас шууд одоо засах юм руу орно гэсэн үг. Ягаад тэгэхээр листингийн хэсгийг бол засахад нэг хайхтар хүнд юм байхгүй. Ягаад тэгэхээр тэрийг дахин сонсоод өөрийгөө засаад авах шаардлага байхгүй. Зөвхөн одоо нөгөө хариултын хэсэг байгаа штэ шаблон гэх юм уу. Хариултын одоо хэсэг байгаа. Тэрийгэ харж байгаа л зөв буруу гэж явчихна гэсэн үг. Тэгэхээр тэн дээр бол нэг хайхтар хугацаа бол шаардлагатай. Шалгахад нэг 10 минут болно. За харин уншлагын хэсэг дээр болохоор тэрийгэ заавал шалгасныхаа дараа одоо зөв буруугаа мэдснийхаа дараа юун дээр алдсан бэ гэдгийг заавал одоо өөрийнхөө анх ажилласан юм дээрээ буцаагаад эргүүлж очиж харах хэрэгтэй гэсэн үг. Би яагаад энэ хариултыг олж харж чадаагүй вэ? Яагаад энэ нь зөв байсан бэ гэдгийг яг ингэж нэг бүрчлэн тулгаж авна. За энэ хугацаа бол нийтдээ 1 цагийн хугацаа бол байгаа. Тэгэхээр уншлагын хэсгийг бол ийхүү 1 цагийн хугацаанд засахдаа мэдээж би түрүү хэлсэн те ямар нэгэн одоо мэдгүй үгнүүд байх юм бол тэмдэглэж авах хэрэгтэй. Гэхдээ
одоо шинжлэх ухааны гэдэг ч юм уу эсвэл нөгөө уншлагын хэсэг дээр янз бүрийн сэдвүүд орж ирдэг штэ. Тэр болгоныг заавал чийжлээд байх шаардлага байхгүй яагаад тэгэхээр тэрийгэ тэртээ тэргүй бид нар буцаага ашиглаж чадахгүй учраас яг хамгийн их ашиглагдах боломжтой. За өгөгдөл хэсэг дээр ч юм уу магадгүй таны ойлгохгүй байсан өгнөд ч юм уу тиймэрхүү зүйлүүдэд тэмдэглэж аваад нийтдээ 10 үгийг тэмдэглэж аваад за ингээд хийхэд цаг 10 минут буюу нөгөө цаг 40 минуттайгаа нийлэхээр 2 цаг 50 минут болж байгаа. За тэгээд үг цээжлэх 10 минуттайгаа нийлээд 3 цагийг бол инхүү одоо эхний өдрөө буюу нэгд өдрөө бол хийх боломжтой байгаа хгүй. Тэгэхээр та хэрвээ магадгүй 3 цаг амжихгүй штэ гэж бодож байгаа бол 2хан цагийг би хичээл их одоо хугацаа надад байна гэж бодож байгаа бол нэг засах юмаа хойшлуулж болно л да. Өөрөөр хэлэх юм бол уншлагын хэсгээ засахыгаа маргааш руу нь хойшлуулж болно. Ягаад тэгэхээр маргааш нь болохоор би юу төлөвлөж байгаа вэ гэхээр бичгийн хэсэг болон ярианы хэсэг гэж байгаа. За бичгийн хэсэг маань өөрөө 1 цаг байдаг. Ярианы хэсэг маань нэг 13 за 20 минутаар л гэж бодъё л да тий. Тэгэхэд ер нь бол нийтдээ цаг 20 минутын хэсэг байгаа. За дээрэс нь өмнөх нөгөө нэг бид нэр хийж амжаагүй байсан уншлагын хэсгээ засаад одоо энэ дээр хийж олно гэсэн үг. За тэгэн гутаа энэ өдрөө бас давхар өөрийнхөө бичгийн хэсгээ шалгаад ярианыхаа хэсгийг шалгана гэсэн үг. За мэдээж бид нэр өөртөө өөрийгөө дүгнээд оноогоо өгч чадахгүй. Тэгэхээр энэ дээр яах ёстой вэ гэхээр хэрвээ танд магадгүй англи хэл сайтай найз байх юм бол тэрнээсээ асуугаад би энэ дээр одоо юуг сайжруулах боломжтой вэ гэдэг ч юм уу магадгүй сургалтанд явж байгаа бол багшаас асуух боломжтой. Хэрвээ тийм боломж танд байхгүй гэрээрээ бэлтэж байгаа тохиолдолд яах вэ гэхээр өөрийгөө бичээд бичснийгээ ер нь ингээ ажиглаад би нэг үгийг хэдэн удаа давтаж хэлж гинэ гэдгийг маш сайн харах хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол та нэг үгийг 3 янзаар хэлж чадахгүй нэг үгийг тэр аяар нь нэг үгээр нь ашиглаад авах юм бол тэр чинь бас оноо алдна гэсэн үг. Тэгэхээр та тэрийгээ ажиглах хэрэгтэй. За үүнээс гадна энэ одоо нөгөө нэг засах хугацаа гэж яриад байгаа штэ. Тэрэндээ та одоо юу хийх ёстой вэ гэхээр яриа болон уншлагын хэсэг дээр та бусад хүмүүсийн жишг даалгавруудыг харах хэрэгтэй л дээ. Өөрөөр хэлэх юм бол бусад хүмүүс яаж бичдэг юм байна? Яг иймэрхүү төрлийн асуултнууд дээр ямар одоо хариултуудыг бичсэн байна вэ гэдгийг байнгын уншиж хэрэгтэй. Танд ерөөсөө цаг зав боломж гаргах юм бол YouTube-ээс ярианы хэсгийг тэд оноотой хүмүүсийн ярианы хэсэг гэдгийг сонсох хэрэгтэй. Өөрөө тэрийгэ ярьж чадж гин үгүй юу гэдгийг шалгах хэрэгтэй. За тэрний хажуугаар бичгийн хэсэг дээр хүмүүс яаж бичдэг юм байна? Эхлэл төгсгөл нь ямар байвал зүгээр байдаг юм байна гэх мэтлэн тиймэрхүү зүйлүүдийг бол тогтмол ингээ хараад явж явах хэрэгтэй гэсэн үг л дээ. За 3 дахь өдөр нь боллоо. 3 дахь өдөр дахиад дараагийнхаа тестийг эхлүүлэх үү гэвэл үгүй. За энэ өдөр яах вэ гэхээр танд 2-3 цагийн хугацаа байгаа. Энэ хугацаанд маргааш нь одоо та дахиад шинэ тест эхлэх гэж байгаа шүү дээ. Тэгэхээр тэрнтэйгээ холбоотойгоор өмнөх тестэн дээрээ алдсан зүйлүүдийг би дахиж давтахгүй тулд юун дээр анхаарах хэрэгтэй вэ гэдэг ийм төлөвлөгөөнүүдийг гаргах хэрэгтэй. Би нэг одоо ийм үгийг одоо 2-3 янзаар бичиж чадаагүй нэгэн янзаар бичсэн байна гэдэг ч юм уу тиймэрхүү жагсаалтуудаа гаргаж ялгаж бичих хэрэгтэй. За дээрэс нь дор хаяж 2-3 одоо жишээг тийм бичгийн одоо дасгалуудыг унших хэрэгтэй. Хүмүүс яаж бичиж байгааг уншиж ийж та өөрөө тийм байдлаар одоо бичиж чадна гэсэн үг. Гэхдээ тэр нь болохоор нэг хэв маягийн одоо бичлэлтүүд биш дандаа өөр байх хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол нэг нь pie chart дээр байхад нөгөөх нь одоо үйлдвэрийн chart дээр гэдэг ч юм уу те. За зарим нь болохоор бүр ингээд нөгөө даваа болон сул тал гэх мэтлэн бичгийн хэсэг дээр бол task 1 2 гэж ялгаатай байгаа. Тэр болгоноор нь ингээд ялгаж унших хэрэгтэй. Нэг л хэсгийг дахин уншаад байх биш. За гэх мэтлэн энэ давтамжаа бол цааш нь үргэлжлүүлээд явна. За 4-5 дахьын хувьд болохоор яг 1-2 дахь адилаар юмнуудаа хийгээд дээрээс нь өгнүүдээ чийжлээд явна. За энэ 30 хоногийн хугацаанд бол би хийсэн шүү дээ 10 минутыг өөртөө үг цэжлэхэд зарцуулаарай. За тэгэн гут одоо ингээд 4-5 дахьтай хийчлээ. Нөгөө practice хийх өдөр маань хизээвэ гэхээр хагас өдөр болж ирж байгаа байхгүй юу. Тэгэхээр бидний хагас өдөр болохоор нийтдээ 4-6 цагийг бол одоо яг бэлтгэлдээ зарцуулж чадна гэсэн. Тэгэхээр 4-6 цагийн хугацаанд болохоор би яг нэг бүтэн тестийг хийнэ гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол 3 цаг 30 минутын тестийг бүтнээр нь яг хагас өдөр дангаар нь хийнэ. За ингэх хугацаанд энээс өмнө яах вэ гэхээр өмнөх өдрийнхөө тестэн дээр одоо ажиллана гэсэн үг. Тэгэхээр би юун дээр алдсан бэ? Цаашдаа би юун дээр анхаарах вэ гэх мэтлэн энийг өмнө нь бэлтжээд тэгээд араас нь яг нэг бүтэн тестээ хийнэ. За потенциал өдрийн хувьд болохоор яах вэ гэхээр зөвхөн одоо яг тэр хийсэн тестэн дээрээ засна гэсэн үг л те. Тэгэхээр бүтэн одоо хагас өдөр бүтэн тест хийсэн байгаа. Потенциал өдөр болохоор тэр бүтэн тестийгээ өөрөө засаад алдаан дээрээ ажиллаад тэгээд одоо практиса хийгээд тэгээд ер нь цаашдаа би юун дээр илүү анхаарах вэ гэсэн юмнуудаа хийгээд дахиад нэгтгэргөө ороод нөгөө режимд орно л гэсэн үг. За өнөөдөр миний видеог бүтэн үзсэн та бүхэндээ талархаад бас нэг шагналыг өгөх нь зүйтэй болоо гэж бодлоо. За энэ нь юу вэ гэхээр мэдээж одоо ингээд IELTS-та хэрхэн яаж бэлтгэхээ мэдэхгүй байгаа. За эсвэл мэддэг ч гэсэн жишг тестүүд нь байхгүй байгаа. Магадгүй миний өмнөх бичлэгүүдийг үзээд яг одоо арга ивэ олцсон байгаа ч гэсэн
яг ингээд жишг тест хийе гэхээр одоо үн төлбөртэй байдаг ч юм уу эсвэл ямар нэгэн байдлаар олохгүй байгаа тийм хүмүүс ах юм бол би ямар ч үн төлбөргүй өөрийнхөө бэлддэг байсан тестүүдийг та бүхэндээ өгөхөд бэлэн шүү гэдгийг хэлэхэд одоо таатай байна. За энийг авахын тулд яах вэ гэхээр 10 дугаар сарын 17-ны өдөр буюу яг эх 7 хоногийн хагас өдөр талбайн баруун талд байдаг Bot Tower-ын нэг давхарт байдаг кафе бэнэ байдаг штэ. Тэгээд тэр кафе бэнд нэг цагт гэсэн найраа дээрх тий өдрийн нэг цагт бүгдээрээ яг уулзаад тэгээ би ерөөсөө ганцхан цагийн хугацаанд кафе бэнэд байна. За энэ үедээ яах вэ гэхээр 1-2 цагийн хооронд л би байна гэсэн үг. 2:10 ч юм уу 2:20 2:30 болчих юм бол би яваад үгүй шүү. Тэгэхээр яг цагтаа ирээд тэгээ надаас тэр материалуудыг авах боломжтой. За тэгээд надаас яг энэхүү файлыг авах хүсэлтэй байгаа хүмүүс болохоор ямар ч үн төлбөргүйгээр яг миний хэлсэн газар хэлсэн цагтаа ирээд хамгийн гол нь яг цагаа барьж ирээрээ. Тэгээ би бол ямар ч одоо уцтаад гуугаад нэг цаг илүү суугаач гэх юм бол тийм боломж ерөөсөө байхгүй. Яг л нэг цаг тэндээ сууж агаад та бүхэндээ өгнө. Тэгээд энэ хугацаанд болохоор мэдээж флаш бол арай жижигдэх бах. Гэхдээ том хэмжээний флашууд бол арай гайгүй. За тэгээд дээрэс нь хардтайгаа ч юм уу тий компьютертайгаа ирээд авах боломжтой. Тэгээд энэхүү файлууд маань ямар ч үн төлбөргүй миний зүгээс зүгээр та бүхнийг одоо IELTS дээр байгаасаа гэж хүсээд өгж байгаа бяцхан бэлэг гэж ойлгоорой. Дээрээс нь миний одоо влогуудыг үздэг та бүхэндээ маш их баярлалаа гэдэг үүднээс бол та бүхэндээ өгж байгаа гэж ойлгож болно шүү. Тэгээд дараагийнхаа бас бичлэгүүдээр уулзцай дараа нь бас том сюрпризтэй байна гэж найдаж байна. Тэгээд ямар ч тач эх 7 хоногийн хагас өдөр уулзъя. Баяр таа.